Арилжаа сонирхох залуучуудаа за ингээд 10 дугаар бүлэг хүрч байгаа өдрийн мэндийг хүргэж байна. За ингээд 10 дугаар бүлэгийг ярьж эхлэхээс өмнө нэг жоохон юм ярий. За тэгээд би энэ номыг бол одоо өмнө нь бол нэг удаа уншиж байсан. За тухайн үед уншихтаа бол ерөнхийдөө тэг яг өөрийнхөө техник шинжилгээтэй тэг өөрийнхөө техник арга барилтайгаа холбосон сэтгэл зүйн асуудлуудаа илүү тархиндаа ойлгуулж бол одоо наалтж уншиж байсан бол яг одоо энэ YouTube сувагтаа оруулах болсонтой холбогдуулан ерөнхийдөө нэг бүлгийг 2-3 уншиж чийж бол ярьж өгч байгаа. За тэгэнгүүт юу ойлгож байна гэхээр яг ганц бидний одоо тэг энэ амьдрал дэх одоо сэтгэл зүйн асуудал те техник шинжилгээч гол биш. Одоо техник шинжилгээтэй арилжаан зориулсан одоо сэтгэл зүгээс гадна бидний амьдралын өөрийн одоо мөн чанар амьдралын өөрийн сэтгэл зүйн асуудлуудыг бол ерөнхийдөө энд номон дээр бол аягүй их ярьсан байсныг бол өмнө нь сайн тоолгүй явсан. Тэгээ энэ удаа бол маш их одоо ойлгож уншсаны хүрээнд бол 10 дугаар бүлэг бол надад хамгийн одоо ярихад хэцүү болон за мөн ярихад одоо ойлгоход хамгийн одоо илүү ойлголт өгсөн. Тэгээд энийг бол одоо хүмүүст ярихад бол маш одоо тийм хэцүү төвхтэй одоо хэцүү бүлэг шиг бол санагдлаа. Тэгээд ямар ч гэсэн тэгээд 10 дугаар бүлгээ өөрийнхөө чадах чинээрээ би ярьж өгье. За ингээд 10 дугаар бүлэг дээр юу ярьж байна вэ гэхээр за эхлэлдээ болохоор хэрвээ бидний хүрээлэн буй гадаад орон зай өөрийн эц төсвөлгүй хөлбраар илэрхийлэх боломжтой юм бол хүн төрлөختөн амьдрал оршин тогтнолынхоо мөн чанарын талаар олж авч болох итгэл үнэмшлийн тоо төрөл хязгааргүй байх юм шүү дээ гэж. За ер нь бол бид нар бол өөрийн гэсэн хүссэн олж авсан итгэл үнэмшлэрээ л яг амьдэрдэг болохоос энэ хорвоод бол тоо тамшгүй хязгааргүй олон төрлийн итгэл үнэмшил байгаа. Тэгэхээр бид нар зөвхөн нэгэн хэсгийн л итгэл үнэмшлийг олж авдаг. Тэгээд тэрэндээ итгэж бол одоо үлдсэн амьдралаа турш амьдэрдэг. Тэрнийг юугаар явдаг гэсэн үг. За тэгэнгүүт хүн төрлөختний одоо бидний тэр нэг түүх одоо соёл шашин шүтлэг за юу гэдэг те нийгэм одоо орон төрсэн байдлаас хамаараа бидний итгэл үнэмшил болон бүх зүйл бүгд өөр байдаг. За тэгэхээр энэ зүйл өөр гэдэг нь одоо юу яриад байна гэхээр бид нар шал өөр одоо амьдралын хэв маягтай шал өөр амьдралын одоо итгэл үнэмшилтэйгээс болоод шал өөрөөр амьдралын хэв маягтай өөрөөр амьдарцгаадаг гэсэн үг. За бидний юм бол магадгүй те энэ дээр л яг яриад байгаа юм юу юм гэхээр за одоо номын зохиолчийн хувийн онол нь бол за итгэл үнэмшлийн энергийн бүтэц төдийгүй өөрийн гэсэн ухамсартай тодорхой хэмжээний мэдлэгтэй зүйл юм а гэдэг. Итгэл үнэмшлийг энергийн бүтэцтэй гэсэн. За тэгэхээр яг энэ зүйлээ л одоо номын зохиолч нь өөрөө тайлбарлаж хэлээд байна. За тэгэхээр бол одоо бид нар бол одоо өөрөөр амьдралаар одоо өөрөөр улс орны өөрөөр шашин шүтлэгтэй өөрөөр нийгмээс гарч ирсэн хүн гэдэг бол өөрийн тусдаа бүтээгдэхүүнд өөрөөр итгэл үнэмшилтэй. Дээр нь одоо бид нар адилхан Монгол улсын иргэн Монгол улсын хүмүүс одоо ижилхэн боловч бас дахиад ээж аав эмээ өвөө элен цуланцаасаа биднэрт гений өгөгдсөн тийм итгэл үнэмшил мөн бидний одоо хүүхэд байгаасаа тоолж өнгөрүүлж амьдэрсэн амьдралын маань одоо туршлагаас үүдэлтэй итгэл үнэмшлүүд. Энэ бүх итгэл үнэмшлүүд бол ерөөсөө л одоо бидний үлдсэн амьдралыг бол одоо цаашаа яаж явах шийдэж байгаа итгэл үнэмшил гэсэн үг. За энийг бол ингээ яаж тайлбарлаад байна гэхээр за магадгүй одоо би энэ зүйлийг ингээ яриа сууж яхад одоо энийг олон хүн сонслоо гэж бодоход тэр хүмүүс бүгд надад итгэж байгаа тийм миний үгийг ингээ чив чимээгүй сонсож байвал надад маш гоё тааламжтай мэдрэмж төрдөг. За тэгэнгүүт эсрэгээр намайг хүмүүс чи худлаа ярьж байна гэх юм бол надад маш муухай сөрөг энерги мэдрэгдээд тэрүүгээр би юуг яах вэ гэхээр би өөрийнхөө итгэл үнэмшлийг хамгаалах тийм үйл өөрийгөө хамгаалах юм шууд юм шилждэг. Одоо тарих бол өөрхөө тийм. За энэ нь яаж юм гэхээр бид нар яг ижил итгэл үнэмшилтэй, ижил итгэлтэй хүмүүстэй хамт байхдаа илүү ингэж амар гоё орон зайг эзлээ тийм орон зайд байхад илүү дуртай. Эсвэргээр биднээс өөр итгэл үнэмшилтэй. За сүүлийн үед бол хүмүүс нэг vibe таарахгүй гэл ингээл ярьдэн штэ. Яг тэрэн шиг
нөө ижил итгэл үнэмшилтэй, ижил сэтгэдэг, ижил бодолтой хүмүүстэйгээ ингээд хамт байхаар илүү тааламжтайгаа яваад эсрэг хүмүүстэй хор зайгаа бариад холдохыг хүсдэг. За энэ бүгд маань ерөөсөө юутай холбоотой юм гэхээр за ерөнхийдөө номынхоо төгсгөлд л хэлж байгаа. За эндээс асуулт тавьж байна. Би 5 тухтай сайхан уур амьсгал үүсгдэг, өөрсдөө ижил итгэл үнэмшилтэй хүмүүстэй хамт байх дургу гэж юу? Бид 5 дахь үгүй хийдэг биднээс өөр итгэл үнэмшилтэй хүмүүсээс зайлсхийж зайгаа барьдаггүй гэж юу? Хэлэх гээд байгаа гол утга санаа бол бидний олж авч өөрийн болгон үүсгэсэн итгэл үнэмшил маань тухайн мөчөд шууд ам орж биднийг өөртөө ижил ойролцоо зүйл татагдаж өөрөөс нь ялгаатай зөрчилтэй байгаа зүйлээс зайгаа барин холдоход хүргэдэг гэж. За ингээд ямар ч хэлсэн 10 дугаар сэдв маань ингээ эхэлж байна. За тэгээд дараагийн сэдв дэд сэдв болох итгэл үнэмшлийн гол үндсэн шин чанарууд гэдэг сэдвээ ярьцгаая. За ингээд 10 дугаар бүлгийн 1-р дэд сэдв итгэл үнэмшлийн гол үндсэн шин чанарууд гэдэг сэдвээ ярья. За тэгээд энэ сэдв дээр бол ерөнхийдөө маркетинг 5 суурь үннийг өөрийн сэтгэл зүйн үйлдэлийн одоо төвшөнд бүрэн суулгахын тулд бол ерөнхийдөө бол одоо 3 шин чанаруудыг бол одоо зайлшгүй мэдэх хэрэгтэй гэж байна. За тэнгуут 1-р шин чанар буюу одоо альва итгэл үнэмшил өөрийн гэсэн ухамсартай болж ам ордог бөгөөд өөрийнхөө одоо байгаа хэлбэрийг үгүйсгэж буй бүхэл хүчин зүйлсийг эсэргүүцдэг гэдэг одоо тухай ярив. За энэ дээр юу ярьж байна гэхээр за ингээд бид бол одоо альва итгэл үнэмшлийн одоо хэрхэн өөрийгөө хамгаалж тэ өөрийгөө одоо хамгаалдаг гэдгийг бол мэднэ. За энийг бол одоо нэг том жишээ бол тэ өөрийнхөө итгэл үнэмшил одоо ихэ төлөө амь насаа хайр одоо зольж тэ одоо эсэргүүцэж амь насаа алдсан бол хүмүүс бол түүхэнд бол маш их байдаг. За энэ бол одоо юу вэ гэхээр итгэл үнэмшлээ ерөөсөө хүн гэдэг зүйл бол одоо шууд хамгаалдаг аа. Ерөөсөө өөрийн итгэл үнэмшил гэдэг бол за ямар ч итгэл үнэмшил байж болно шүү дээ. Тэ? За тэгэнгүүт энийг бол номын зохиолч байна. Итгэл үнэмшил гэдэг зүйл маань өөрөө бол одоо юу юм байна тий? Маш том хүчтэй энергичсэн одоо тийм хүчтэй зүйл байдаг юм байна. За тэгэнгүүт нэг өмнөх одоо 9-р сэдвээр ярьж байсан 9-р бүлэг дээр ярьж байсан нөгөө нэг үгээр одоо бүр хүчрхэгчж тий одоо бид нар үгээр одоо ухамсартаа бүр ингэж суулгагддаг тий гэж бол ярьж байсан нөгөө нэг юуны аав ээжээ хайр халамж их авч ирсэн хүүхэд бага авч ирсэн хүүхдүүд нөгөө нэг үгээр бүр илүү одоо ингэж бийжүүлдэг гэж бол ярьж байсан. За тэгэнгүүт тэгвэл одоо яг энэ юуны итгэл үнэмшил тэгвэл энэ их энергиэр одоо юу яадаг юм бол тий одоо тархинд бүтцээр энергийн бүтцтэй үүсдэг юм бол энэ одоо тэгвэл өөрчлөх итгэл үнэмшлийг өөрчлөх боломжгүй юм биш үү гэж асууж байгаа. За тэгвэл үгүй энэ бол боломжтой гэж байгаа байхгүй. А гэхдээ устгаж болж чадахгүй. Анхны бүтцээрээ бол байж л гол нь энергигүйжүүлэх тий одоо тэр хүчтэй энерги л байхгүй болно. Гэхдээ л тэр итгэл үнэмшил бол нэгэнт суусан бол тэр жигтэй тархинд бол байна. Гэхдээ л энергигүй болох л чухал гэж байна. За тэнгууд нөгөө Альберт Эйнштейний одоо хэлсэн нэг онол дээр болохоор энерги нь бол одоо энерги бүтээх аль эсвэл устгах боломжгүй гэж байна. Тэгэхээр энерги бол устдаггүй бас одоо юу яадаг гэсэн үг. Энергийг бол одоо бүтээдэг гэсэн үг. Тэгэхээр нөгөө нэг энергийг зөвхөн одоо шилжүүлэх л боломжтой гэж байгаа байхгүй. За тэнгүүт хэрвээ энергийн бүтцийг одоо тэг физикийн юугаар л одоо тэг зөвхөн шилжүүлэх л боломжтой гэдэг юм байна. Устгах юм уу? Одоо нөгөө нэг юу яаж бүтээж бол болдгүй юм бол шилжүүлэх л боломжтой гэдэг юм бол одоо яг энэ зүйлийг одоо шилжүүлэх талаасаа илүү одоо ажиллах хэрэгтэй юм байна гэдгийг бол одоо яриад байгаа гэсэн үг. За тэгэнгүүт энэ дээр юу ярьж байна гэхээр за итгэл үнэмшил одоо ажиллах одоо хамгийн хялбар бөгөөд үр дүнтэй арга бол одоо багаар дотоод энергийг гадагшлуулан идэвхгүйжүүлж за эцэст нь одоо ажиллаагүй болох юм а гэж. За тэгэхээр тухайн итгэл үнэмшил бүрэн гүйцэд идэвхгүйжсэн хэдий ч одоо анхдагч бүцэг нь хэвээрээ үлдэн тий одоо яг түрүүний миний ярьсан дэр. За тэгэнгүүт энэ дээр болохоор номын зохиолч нь бол нэг жишээ авч байгаа. За энэ жишээ нь бол одоо ямар жишээ байна вэ гэхээр за ерөнхийдөө бол одоо манай хүнийг бол одоо хүүхэд байх. За энэ бол ганц энэ хүн жишээлтэй. Ер нь бүх хүмүүст биднэрт бол одоо тэг ингээд өвлийн өвгөн аав гэдгийг хүүхэд байхад бол байдаг гэдэгт бид нар бүгд итгэдэг байсан. Санта Клаус өвлийн өвгөн аав гэж байдаг гэдэгт.
За тэгэнгүүт явцдаа бол ерөнхийдөө бид нар бол одоо том болоод ирэхээр өвлийн үгээ аав гэж байдгүй юм байна гэдэгт бол нэг итгэж эхэлдэг гэсэн. Тэгтэл биднэрт нөгөө итгэвчсэн энергиэр анхны тэр юу бол айгүй хэцүү те. Одоо биднийг одоо магадгүй те 5 настай байхад хэрвээ өвлөө үгээ гадаа ирээд одоо хаалга төгсөж байна гэх юм бол бид нар 5 настай хүүхдэл яаж баярлаж гүйх вэ те. Замд хориглох гэж оролцсон бүх зүйлийг те яаж тэмцэж очиж хаалга нээх вэ те. Эсэргүүцлийг үзүүлж. За тэнгуут одоо хэрвээ намайг ингээ ажиллая гэд ингээ сууж байхад өвлөө үгээ аав хаалган дээрээ хаалга төгсөж гэд хэрвээ намайг инглээхэд би бол зүгээр тоглоом шоглоом болгоод энийг л өнгөр тий. Яг л би нөгөө өвлөө үгээ аав гэж байхгүй гэдэг итгэл үнэмшлийг тархиндаа одоо амьдралын явц суулгацсан болохоор. Гэхдээ өвлөө үгээ аав байдаг гэдэг нь бол ерөөсөө одоо тэр итгэл үнэмшил маань хизээч алга болоогүй. Тархинд нь бол тийм ямар ч энергиггүйгээр одоо оршин тогтнодог хэвээрээ тэгэнгүүтээ нөгөөх нь болохоор өвлөө үгээ аав байдаггүй гэж. Өвлөө үгэн аав байдаг, өвлийн үгээ аав байдаггүй гэсэн хоёр итгэл үнэмшил байгаа. Гэвч миний одоо яг өдий том болттой өдий наслсанхаа хугацаанд өвлийн үгэн аав байдаггүй гэдэг үгэн дээр одоо миний энергийн одоо итгэл үнэмшлийн маань энергийн бүтц маань бол ингээд айгүй их болцсон болохоор өвлийн үгээ аав байдаг гэдэг одоо хуучин байсан миний тэр итгэл үнэмшлэн дээр бол энерги бол байхгүй болцсон байгаа гэсэн үг. За тэгэхээр ерөнхийдөө бол аливаа итгэл үнэмшил өөрийн гэсэн ухамсартай болж ам ордог бөгөөд өөрийнх нь одоо байгаа хэлбэрийг өгөөсгөж буй бүхэл хүчин зүйлсийг эсэргүүцдэг гэдэг сэдвийн бол одоо гол санаа нь. Ерөөсөө л итгэл үнэмшил өөрөө бол энергийн бүтцэн байна. За энергийг бол одоо бүтээх мөн энергийг бол устгах боломжгүй юм байна. Тэгэхээр итгэл үнэмшил дээр үүссэн байгаа тэр энергийг өөр итгэл үнэмшил рүү энергийн буюу тэр хүчийг бол одоо шилжүүлэх гэдэг зүйл бол маш бол одоо чухал энэ зүйлийг ойлгох хэрэгтэй гэж. За ингээ хэдүүлээ одоо дараагийн одоо тэ хоёр дахь одоо юу бол идэвхтэй итгэл үнэмшил бүр илэрхийлэл шаарддаг гэдэг одоо зүйлийг нэрье. За 10 дугаар бүлгийн 2 дугаар дэд сэдв доторх за идэвхтэй итгэл үнэмшил бүр илэрхийлэл шаарддаг гэдэг сэдвээр ярьцгаая. За энэ сэдв дээр юу яриад байна гэхээр за итгэл үнэмшилд идэвхтэй идэвхгүй гэдэг хоёр одоо юу байна тийм үндсэн ангилал багтдгаа гэдэг. За энийг бол одоо нэгдэх хөлөө тийм нэгдэх одоо өмнөх ярьсан зүйлтэй холбож ярьж байгаа. За тэгээ нэг тэдний одоо хоорондын ялгаа бол одоо маш энгийн. За идэвхтэй одоо итгэл үнэмшил маань бол энергицсэн. За идэвхгүй одоо юу маань итгэл үнэмшил маань энэ энергижээгүй байдаг тийм. За тэгэнгүүт идэвхтэй нөгөө нэг энергицсэн одоо итгэл үнэмшил маань одоо биднэрт нэг бидний зан төлөвтэй одоо нэг зан төлөвт одоо нэг нөлөөлж чадах хэмжээний энергитэй хүчин зүйлс гэсэн үг. Бидний одоо уур бухимдал, баяр баясгалтай гомдлыг төрүүлдэг тэр зүйл бол ерөөсөө энергитэй одоо идэвхтэй. За энергиг нь бол мэдээж одоо зан төлөвт ямар нэгэн байдлаар биднэрт бол одоо өөрчлөлт сэтгэл зүйн бол ямар нэг юмыг бол мэдрүүлдэггүй гэж. За тэгэнгүүт ерөнхийдөө яг энэ зүйлийн тухай одоо нэг жишээ байгаа. За тэгэнгүүт энэ нь бол одоо ямар жишээ вэ гэхээр за танаас өнөөдрийн одоо тий нийгэмд юу буруу байна вэ гэж асууна гэж. За тэгэнгүүт яг биднэрт ингээ энэ асуултыг асуувал бид нар буруу гэдэг үгэн дээр төвлөр. Биднэрт бидний итгэл үнэмшилд буруу гэдэг зүйл юу юм бэ гэдгийг бол бид нар бол нэг өнгөрсөнд туулсан амьдралынхаа туршлага бүх юмараа мэдээд харсан болохоор буруу гэдэг үгээр одоо үгэн дээр төвлөрөнгүүтээ шууд одоо нийгэмд байгаа буруу гэж бодож байгаа бүх зүйлээ ярина гэсэн. Тэр бол зөвхөн бидний л итгэл үнэмшил гэсэн үг. Магадгүй өөр хүмүүст тэр бидний буруу гэж бодож байгаа зүйл маань зөв байх бас боломжтой байх гэсэн үг байна. Тэгэхээр итгэл үнэмшил гэдэг нь одоо бид нар буруу гэдэг үгэн дээр энергицсэн тэр чухал зүйлийг за энэ бол одоо нэг 9 дэх бүлэг дээр яриад байсан үгээр бидний одоо юунд итгэл үнэмшил бол бидэрт үгээр бүр илүү ингэж баталгаажиж одоо суурилдаг. Тэрэн дээр тулгуурлагддаг гэж ярьж исэн зүйлийг яриад байгаа. За тэгэнгүүт одоо нэг энэ дээр бол яаж юм гэхээр одоо бид нар нэг итгэл үнэмшил гэдэг зүйл маань яг нэг илэрхийлэгддэг гэдэг нь юусэн энэ тий буруу гэдэг үгэн дээрээс бид нар бодсон бүх тэр зүйлийг ингээ ярихад
тэр нь энергичсэн болохоор бидний бодолд бол байж идэг гэсэн. За тэгэхээр итгэл үнэмшил илэрхийллийг шаарддаг гэж хэлээд байгаа шалтгаан нь за ямар нэгэн зүйл сэдв бидний итгэл үнэмшилд хүрсэн бол бид үүнээс болж үүсэх энергийн урсгалыг огт зогсоож чаддаггүй гэж. Тэ одоо ерөөсөө тэр энергичсэн зүйлийнхээ эсрэг бол одоо урсгалыг бол одоо тэ нэг зогсоож чадахгүй гэсэн. За тэгэнгүүт бас нэг жишээгээр авч байгаа. За хэрвээ магадгүй бидний одоо дарга юм уу захирал те бидний дээд албан тушаалтай хүн ямарваа нэг зүйлийг ярьж хаад бидний одоо итгэл үнэмшлийн эсрэг зүйлийг ярихад бид нар бол дотроо одоо юу гэдэг те за муугаар л гэж хуцж जैन да гэж бодно. Гэвч бид нар энийг гаргаж чадахгүй. А яагаад гаргаж чадахгүй вэ гэхээр нөгөө нэг одоо миний итгэл үнэмшлийн өөдөөс нөгөө нэг одоо итгэл үнэмшлийн өөдөөс тэр даргийнхаа өөдөөс хэрвээ энийг ингээ гаргачих юм бол одоо даргын одоо асуудлаас болж би ингээд өөрөө асуудалд орчих вэ гэдэг айдас тий одоо тэр айдас үүснэ гэдэг чинь тэр айдас чинь өөрөө бас итгэл үнэмшил тий би одоо ажлаасаа халагдчих юм билүү тий дарагдаа загнуулах юм билүү гэдэг айдаснаас болоод ерөнхийдөө өөрийнхөө итгэл үнэмшлийг хотлоо ойлгож байгаа юм шиг дүр үзүүлж ингэж толгой тохиж суудаг. Энэ яаж юм гэхээр нөгөө нэг итгэл үнэмшлийн илэрхийлэл гэдэг зүйлээ бид нэр гаргаж одоо чадахгүй байх бас нэг итгэл үнэмшил гараад ирж байгаа гэсэн үг. За тэгэнгүүтээ магадгүй хурал дуусаа те одоо даргын ярьсан яриад дууссаны дараа өөрийн итгэл үнэмшлээ нөгөө бид нар илэрхийлэх ёстой байгаа болохоор шууд яд өгөр гараал одоо ажлынхаа өөр нэг хүнд те өөртөө ижил итгэл үнэмшилтэй хүн рүүгээ очиж тэрийг ярьж гаргаж ингэж одоо үйлдэл үзүүлдэг. За яг бодоод үзэхэд бид нар бүгд тийм л байдаг. За тэнгууд нөгөө итгэл үнэмшлийн илэрхийлэл гэдэг зүйл нь ерөөсөө л бид нэр өөрийн амьдралын одоо тий итгэл үнэмшил дээр суурилсан тэр зүйлийг мэ эсэргүүцэх гэж одоо хүн тэрний эсрэг юм ярихад бид нар тэрийг эсэргүүцэх үйлдэл амар хийдэг. Энэ бол юу вэ гэхээр бидний нөгөө одоо тархитай холбоотой тэр энергийн одоо тэр итгэл үнэмшил нь маш их өндөр энергитэй байгаа болохоор тэрийг хамгаалах үйлдэлийг шууд хийдэг гэсэн үг. За тэгэнгүүт одоо бас нэг дараагийн жишээ яваад байна. За тэгвэл энэ жишээний өмнө бол яг ингэж яриад байна. За тэгвэл бидний доторх хэд хэдэн итгэл үнэмшлүүд бидний хүсэл мөрөөдөл зорилготой зөрчилдөж эхлэхэд юу болдог вэ? Иймэрхүү зөрчилдөөний үр дагавраар нь бид бүгдийн арилжаанд маш хүн дээр нөлөөлдөг гэж. За тэгэнгүүт нэг одоо итгэл үнэмшил бидний одоо хүрээлэн буу гадаад орон зай хэрхэн өөрийгөө илэрхийлж болох талаар мэдлэг үүсгдэг гэдгийг одоо бид ойлгосон тий. За тэгвэл мэдлэг бол тодорхойлолт төр нэг хэл хязгаар болчихж байгаа байхгүй. Тодорхой хэмжээний яг тэр мэдлэг одоо мэдлэг гэдэг чинь бол өөрөө маш асар том зүйл шүү дээ. Бид нар бол одоо тий амны амьдралд бол мэдхгүй зүйл маш их юм байгаа. Гэхдээ бид нар өөрсдийнхөө яг тэр одоо магадгүй одоо сургууль сурсан тий тэр одоо мэрэгжил мэдлэг гэж байгаа зүйлдээ баригдаад тэр зүйлээ л хийж чаддаг. Тэнгүүт энэ нь өөрөө мэдлэг гэдэг зүйл маань бол ерөөсөө одоо хэл хязгаар гэсэн үг. Гэтэл нөгөө нэг хүний оюун ухаан нөгөө нэг одоо бид бүгдийг одоо сурч мэдсэн бүх мэдлэгийг нөгөө нэг нийлбэрээс том бөгөөд хэл хязгааргүй гэж байгаа юм. Одоо яг тэр нөгөө нэг бидний одоо энэ одоо мэдлэг гэдэг зүйл бол маш жижигхэн зүйлээ тий. Бусад зүйл нь бол одоо маш томоо тий. Тэрийг бол бид нар ихэнх нь мэдэхгүй болохоор мэдхгүйгээр амьдарч явдаг. Мэддэг зүйлээ бол ерөнхийдөө ингээ хамгаалаад ингээ яг яаж явдаг баг. За тэнгууд нөгөө нэг оюун ухааны одоо энэ шинж чанар нь хүнд итгэл үнэмшлийг заасан зааг хоригоос гадуур хөссөн зүгтээ сэтгэн бодож төсөөлөх ур чадварыг олгодоо гэж. За тэнгууд бид нар нөгөө нэг өөрсдийнхөө тэг энергичсэн одоо энэ нөгөө нэг мэдлэг гэдэг зүйл байгаа шүү дээ. Энергичсэн одоо энэ мэдлэг. За энергичсэн энэ одоо бидний одоо энэ идэвхтэй итгэл үнэмшил маань үнэмшлээсээ бид нэр хэрвээ гарч сэтгэнэ гэдэг байгаа байхгүй. Тэрийг бол бид нар төсөөлөх ур чадвараар болон нөгөө нэг сэтгэл одоо хүчсэн зүгтээ сэтгэж бодох чадвар биднэрт байдаг тий. За энэ зүйлийг бол одоо бүтээлч сэтгэлгээ гэж нэрлэдэг байна. За тэнгууд нөө бүтээлч сэтгэлгээ гэдэг зүйл маань ерөөсөө одоо бол ингээл сүүлийн хайрцагнасаа гарч сэтгэж тий. Хайрцагнаа битгий байгаа ч гэдэг зүйлийг яриад байгаа гэсэн. Бид нэр ерөөсөө
одоо идэвхтэй итгэл үнэмшил гэдэг зүйлээсээ л гарч сэтгэж чадвал ерөнхийдөө бол ингээд одоо бүтээл сэтгэлгээ гэдэг зүйлийг бол гаргаж ирж байгаа маа тий. За нэг ингэж бас за сэтгэлээсээ хариулт олохыг хүсэх үед бидний оюун ухаантай гайхалтай санаа, урам зориг, шийдэл зэргийг хүлээж авах чадвартай болдгоо гэж. За тэнгууд нэг бүтээлч байдал нь одоо урд өмнө оршин тогтнож одоо үзэгдэж байгаагүй зүйлийг нээж дэлгэрүүлдэгэ гэдэг чинь. За тэнгуут нэг одоо сүүлийн 50 жилдээ дэлхийн одоо технологийн хөгжил ямар байгаа вэ те. Саяхан л 2000 оны их үед бид нэр одоо Nokia гэж утсыг барьжсэн товчлууртай утас те. Мессеж бичдэг одоо утсаар. Одоо тэгэхэд өнөөдөр бидний гар утастай яаж өгсөн бэ? Тэр сүүлийн энэ 50 жилийн хугацаанд энэ өсрөнгөө технологийн энэ бүх хөгжил маань бол ерөөсөө бүтээл сэтгэлгээн дээр те гайхалтай санаа те шийдэл бүтээл сэтгэлгээн дээр тулгуурласан одоо хүмүүсийн одоо бүтээлэр ингэж хөгжсөн байгаамаа. Тэгэхээр ерөөсөө бүтээл сэтгэлгээг бол ерөөсөө хөгжүүлэх гэдэг зүйлийн тухай одоо яриад байна гэсэн үг. Нэгэсэндээ бид нэр одоо идэвхтэй итгэл үнэмшилтэй одоо нэг илэрхийлэл шаарддаг. За тэгвэл тэр идэвхтэй итгэл үнэмшил гэдэг зүйлээс гарцдаг юм бол бид нар бүтээл сэтгэлгээ хийж яах гэсэн үг. За тэнгүүт одоо энэ дэлхийн дээрх одоо хүн бүр одоо бүтээл сэтгэлгээр сэтгэх чадвартай тул хүн бүр бүтээлч туршлага гэгдэх үзэгдлийг мэдрэх боломжтой гэсэн үг. Тэгэхээр хүн болгон энэ бүтээл сэтгэлгээг бол одоо хийх чадвартай гэж байгаа байхгүй. За тэнгүүт нэг бүтээлч туршлага гэгдээд байгаа. За энэ итгэл үнэмшилтээр тавигдсан хоргийг гадна сэтгэж чадсан үр дүнд аливаа шин зүйлсийг мэдэрсэн туршлагаа гэж байгаа байхгүй. За тэнгүүт нэг одоо жишээлбэл одоо бидний нэг урд өмнө одоо хизээч харж байгаагүй одоо шинэ үзэгдэл байж болно те. Одоо шинэ дуу аваа, шинэ үнэр, шинэ амт, одоо шинэ мэдрэмж гэх мэт те. За тэнгүүл нэг бүтээлч сэтгэлгээ те урам зориг, мэдрэмж, гайхалтай санаануудын адилаар одоо гинтийн байдлаар үүснэ. Аль эсвэл одоо нэг тухайн эргчлөөт сэтгэлгээний шийдвэрийн үр дүнд үүснэ гэдэг байхгүй. За тэгвэл нэг альч байдлаар үүссэн бай одоо үүнийг мэдэрсэн үедээ шууд л томоохон сэтгэл зүйн бэрхшээлтэй нүүр тулах хэрэгтэй болдгоо гэж. За тэнгууд нэг бүтээлч бодол санаа аль эсвэл туршлага нь одоо бидний тухайн зүйлээ хүсэж татагдахад хүргэдэг. За гэвч шинээр үүссэн хүсэл таталцал биднийг одоо аль эсвэл одоо хэдэн итгэл үнэмшлүүдтэй шууд зөрчилдөж байдгаа гэж. Одоо ингээд бусад нөгөө итгэл үнэмшлүүдтэй бас зөрчилдөд идэг гэсэн. За тэнгууд нэг одоо номын өмнөх бүлгүүдээр гарч исэн те нэг хүү байсан шүү дээ. Нохой тазуулаад тэгээд тэрнээс хойш бол одоо бүх нохой асуудалд бүх нохой одоо нэг аюултай гэдэг юунд орцсон сэтгэл зүйн те. За тэнгууд тэр бол яаж юм хэрэг бүх гэдэг одоо үг. Тэг үгээр бидний одоо нэг баталгаажиж ерөнхийдөө бидний одоо энерги нэг идэвхтэй байдал маань үгээр одоо баталгаажиж явдаг гэдэг зүйл юм байна. За тэгэнгүүт одоо ингэж нэг хүү маань магадгүй одоо юунес ээж автагаа одоо гудамжаар гэрээсээ гараа явж байтал нохой тазуулсан байгаа шүү дээ. Тэгээ нохойг бол одоо бүх нохой аюултайгаа бодцсон. Гэвч гудамжаар гараад нэг болон ирэхтэл маш олон хүүхдүүд одоо нэг нохоогоор тоглож байна гэж бодъё гэж. За тэнгууд тэр зүйлийг хараад нөгөө нэг хүүхэд чинь одоо сэтгэл зүйд нь зөрчил үүснэ гэж. За ямар зөрчил вэ гэхээр нөгөө нэг бүх гэдэг нөгөө нохой чинь асуултаа гэж хэлсэн чинь зарим одоо нөгөө нохойнууд ингэж одоо бүгд хаздаг ууртай муухай ааштай байдгүй байх гэдэг зөрчил үүснэ гэж. А гэвч тэр зөрчил тархинд үүссэн ч нөгөөтхнийх юм маань тэр үүссэн энерги маань тархинд ерөөсөө хүчтэй энергитэй биш хазуулсан анхны мэдрэмжийн энерги их байгаа болохоор тэр хэдий тэр зүйлийг харсан ч гэсэн их энергитэй байгаа тэр анхны мэдрэмжиндээ бол хүүхэд бол явна. Гэхдээ л тархин дотор нь бол одоо зөрчил үүссэн хэвээрээ байна гэсэн. Тэнгүүт яг нохой ингэж одоо бүгд ер нь бол ихэнх тохиолдолд бол ихэнх нохойнууд бол одоо найрсаг эрхлэх гэсэн тийм байдаг шүү дээ. Одоо
бага тохиолдолд бол ууртай уцаартай нохоонуудтай байдаг. Тэр ихэнх нохоонуудтай таарахад ихэнх нохоо нь бол хүн урдгүй хаздгүй байдаг. За тэгэнгүүт нөгөө хүүхэд маань бол нөгөө анхны яасан юун дээр зөрчил үүснээс болоод эерэг энергитэй тал руугаа янгот хэрвээ одоо дахиад энэ хүүхдүүдийн тоглож байгаа тийм одоо элдэг найрсаг нохоотой тоглохын тулд энергийнхээ бүтцийг шилжүүлэх буюу бүх гэдэг үгний энергийн хүчийг багасгаж одоо зарим нохоо л ууртай зарим нохоо л элдэг байдаг гэдэг энергийн одоо шинэ юмд шилжүүлэх ажлыг бол одоо ажиллах хэрэгтэй гэж. За энийг л бүтээл сэтгэлгээ гэж байгаа. За тэгэнгүүт нөгөө хүүхэд маань мэдээж одоо тий найрсаг нохоо хажууд очоод эхэндээ бол хүрч чадахгүй тий өмнө нь бол хазуулж исэн гэдэг тэр хүчтэй энергийг давж чадахгүй. Гэвч явцдаа тий нохоо руу ингээ ойрхон зогсож жоод ингээ тэр нохоог мэдэрнэ гэсэн үг. Энэ нохоо чинь тэгдэм байна аашгүй нуургүй ч юм уу тий. Тэгээд айжмаар нөгөө итгэл үнэмшил гэдэг зүйлийг одоо нэг гэдэг зүйлээ энержүүлж хүчрхжүүлэнгүүт нөгөө энергитэй болсон зүйл нь илэрхийллийг шаарддаг гэдэгээрээ одоо тэр нохоод айжмаар эхлээд ойрхон зогсдог байжгаад явцдаа бүр ойртоод сүулдэ илж хурж үзэн гэсэн үг. За энэ яаж юм хэрэг илэрхийлж гэсэн үг. Нөгөө нэг шин үүсэж байгаа одоо идэвхтэй итгэл үнэмшил маань хуучин одоо юуны энергийг өөрлөгөө авч ийна гэж одоо ойлгож байна гэсэн. За тэнгуут нэ энергийг бол бүтээж болохгүй, энергийг устгаж болохгүй, энергийг зөвхөн шилжүүлж болно гэж нэг Альберт Эйнштейн онлоор тий энийг бол ярьж ирсэн. За тэнгуут энийг бол ингээд шилжүүлж болно гэдгийг нь тухай бас яриад байгаа. За тэнгуут цаашаа. За тэнгуут нэг бидний одоо юуны асуудал гэдэг тий. За ерөнхийдөө тэр нэг үгээр ерөөсөө гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй тий. Одоо түрүүнд бид нэг одоо нийгэмд одоо юу буруу байна вэ гэдэг буруу гэдэг үгэн дээр бид нар маш их төвлөрдөг тий. За бүх нохоо гэж бүх гэдэг үгэн дээр тий. Тэнгүүд тэр буруу гэдэг үгний одоо энергийн төвчлөлт наана тий. За тэр бүх нохоо гэдгийг бүх гэдэг үгэн дээр ерөөсөө бүх хүчрээ аваад гэсэн. Тэгэхээр бид нар бол одоо альва зүйлийн тий тэр энергийн одоо итгэл үнэмшлэлээр нь тий энергичсэн тэр хүчтэй зүйлийг эсрэг одоо итгэл үнэмшлээ өөр зүйл рүү энергийн шилжүүлэх тэр үеийг бол ерөнхийдөө одоо номын зохиолч хэлээд байгаагаар бүтээл сэтгэлгээ гэдгээр бол тайлбарлаад байгаа. За тэгэнгүүт одоо цаашаа за ер нь бол нөгөө нэг номны одоо яг энэ нохооны тухай яриануд бол ингээд дахин яваад байгаа. За тэгэнгүүт одоо жишээ нь одоо энэ да ингэж за хүү нөгөө өөрт нь төрж буй хүслийн байдлаар ижил хэмжээнд өөрийгөө илэрхийлж чадах болов энэ бүхэлдээ энергийн динамикаас хамаарна гэдэг. Одоогоор хүүгийн дотор одоо нэгээ эсрэг бат зогсох илэрхийллийн төлөө зөрчилдөж буй хоёр хүчин зүйлс байна. Бүх нохоонууд аюултай гэсэн итгэл үнэмшил ба бүх бусад хүүхдэд адил нохоотой тоглох хүсэл гэдэг ийм хоёр одоо зүйлүүд үүсч байгаа гэсэн үг. За тэгвэл дараа хэзээ нэгэн цагт ирээдүйд хүү нохоотой таарад одоо ямар үйлдэл гаргах аль нь илүү их энергитэй байгаагаас хамаарнаа. За түүний итгэл үнэмшил аль эсвэл хүсэл гэж байна. За тэнгуү төр бол одоо эзэн нэгэн цагт бол одоо тэр нохоотой тоглох хүсэл бол гаргана гэж тэгээд байгаа гэсэн. За тэнгуүт бас нэг одоо поинтоор нь бас тайлбарлаж байгаа. За тэр нь юу вэ гэхээр за нохоо болго нэг асуудалгүй одоо итгэл үнэмшлэлийн хувьд бол тий одоо ээжтэйгээ гараад ээжтэйгээ одоо хамт гараад явлаа одоо ээж автаа гараа явлаа гэхэд болоо ирэхэд одоо нохоотой тоглож байгаа хүүхдүүдийг харсан ч гэсэн тэр угаасаа л бүх нохоо аюултай. Гэвэл шууд хүлээгээл авч байгаа тий тэр хүүхдүүд тэр нохоотой одоо нохоотой тоглож одоо тэр эрхэлж байгаа нь бол нэг төдийлөн өөрт нь бол нэг тийм чухал зүйл биш. Гэхдээ баг зэргийн нэг тийм тий бас нохоо юу юм бэ шүү. Одоо найрсаг нохоо гэж бас байдсан биш үү гэд нэг тийм хөнköön тийм итгэл үнэмшил бас аваад явчих бас үе байна. За тэгэхээр ерөнхийдөө яг энэ үед бол юу үүсэж байна гэхээр нохоонд бол хүүхдийн тархинд бол бас л нөгөө асуудал үүсэж байна. Бүх гэдэг тэг бүх нохоо гэдэг зүйл маань бол одоо энергийн түвшин багасаад за зарим нохоо бол одоо зарим нь ааштай авиртай байдаг. За зарим нохоо бол
одоо элдэг найрсаг байдаг гэдэг итгэл үнэмшил рүү шилжиж ороод явгот энэ нь бас л нөгөө нэг одоо бүтээл сэтгэлгээр рүү ороо авчиж байгаа гэсэн үг. За тэнгуут нөгөө нэг хүү нохойнуудын талаарх одоо хязгаарлагдмал итгэл үнэмшлээ идэвхгүй болгож чадсны эцэст өөрийн айдсыг даван туулсан. Энэ нь түүний урд өмнө огт боломжгүй гэж боддог байсан зүйлээ бүтээхэд хүргэсэн гайхалтай гэж. За тэгэхээр нөгөө нэг одоо хүүхэд өөртөө ажиллаад бүтээл сэтгэлгээр рүү ороод ерөнхийдөө өөрийнхөө өмнө байсан одоо их хүчтэй энергитэй байсан итгэл үнэмшлээ тэ одоо айдас байсан бол тэр айдсаар нь даван туулж гарч явж байгаа гэсэн. За тэгээд цаашаа. За одоо бас нэг өөрөөр өрнөх боломжтой гэдэг зүйлүүдийн тухай бас одоо ингэ яригдаад байна. За энэ бол ерөөсөө цэвэрл нөгөө нэг биднэрт одоо тий нохой ерөөсөө л одоо ингээл маш олон өнцгөөс нь л нохой хүүхдүүдийн жишээг бол яриад байна гэсэн үг. За тэгэнгүүт одоо за энэ дээр цаашаа за ингэж яваад за ямар нэгэн одоо нөхцөл байдлыг огт аюулгүй гэдгийг мэдэж байгаа гэсэн айдсаар хязгаарлагдан юу ч хийж чадахгүй байх нь биднийг үнэхээр төөрөгдүүлдэг гэж. За ямар нэгэн нөхцөл байдлыг огт одоо аюулгүй гэдгийг мэдэж байгаа ч гэсэн айдсаар хязгаарлагдах гэж байгаа байхгүй. За тэгэнгүүт нөгөө нэг санамсаргүй бүтээж туршлагын үр дүнд үүссэн ойлголт бидний сэтгэлгээнд одоо нөлөө үзүүлж чадах хэмжээний илт давуу хүчин зүйл болж чаддгүй гэдгийг ойлгох нь маш чухлаа гэж. За цаашаа. За өөрөөр хэлбэл нөгөө шинэ ойлголт бидний урд өмнө олж харж хүлээж аваагүй боломжуудыг ойлгож анзаардаг болох хэмжээний нөлөөтэй хэдий ч бидний зан авирт нөлөөлөх хэмжээний хүчгүй байдаг гэж. За тэгэхээр нөгөө нэг хэдий одоо тий бидний нөгөө нэг одоо ямар нэгэн байдлаар тий нөгөө нэг одоо юу гэж хэлэх юм. За боломжуудыг ойлгож анзаардаг болох хэмжээний нөлөөтэй хэдий ч бидний зан авирт. За ерөнхийдөө бол нэг тийм одоо бидний нөгөө нэг ямар нэгэн туршлага тий одоо нэг тийм айдас өмнө нь бол одоо ямар нэгэн тэр зүйлээс бид тэр одоо ямар нэгэн сөрөг юм уу эерэг энерги авч байгаагүй тийм одоо зүйлийг тий одоо ингээд одоо тийм зүйлд одоо дахиад тохиолдоход ерөнхийдөө бидний бол зан авирт одоо нөлөөлөх хэмжээний хүчтэй байдгүй гэсэн үг. За тэнгуут нь аливаа зүйлийг үйлдэж илэрхийлэх нь одоо харж ажиглахаас илүү их хэмжээний энергийг шаарддаг гэж. Аливаа зүйлийг үйлдэж илэрхийлэх нь харин бидний нэг дотроо аливаа нэг шин содон мэдээллийг эсэргүүцэж зөрчилдөг итгэл үнэмшил байхгүй бол тухайн мэдээлэл шууд давмгай хүчин зүйл болж чаддаг. Хэрвээ бидний дотор зөрчилдөж буй итгэл үнэмшил байгаад бид үүнийг төгөөжүүлэх тал дээр ямар ч арга хэмжээ авахыг хүсэж зорихгүй бол тухайн шинэ мэдээлэл итгэл үнэмшил дээрээ үндэслэн үйлдэл хийж гадаад орон зайд өөрийгөө илэрхийлэх гэдэг бол энгийндээ огт боломжгүй зүйл юм гэж одоо ярьсан байна. За одоо эндээс нөгөө трейдерүүдийн тухай ярьж эхэлж байгаа гэсэн үг. За миний ярьсан зүйлс бол трейдер хүн болгоны анхаарч ажиллах ёстой сэтгэл зүйн томоохон хүнд даваа юм шүү гэж. За жишээ нөгөө нэг одоо бид бүгд нэг магадлалын талаар тодорхой хэмжээний ойлголттой болсон шүү дээ. Бүгдийг магадлалаар сэтгэж тий маркет явчих. Чиний бодсон зүгээр явчих гэж болно, явахгүй ч гэж болно. За явахын тулд нөгөө нэг тий яг өмнө тэр явуулж байсан трейдерүүд бүгд нэг цагт арилж яана нэг жилээрээ ингээд гадны хүчин зүйлсүүдээр ерөнхийдөө байдаг болохоор магадлалаар сэтгэж заавал чиний өснөр явах албагүй тий маркетын ирээдүйг бид нар мэдэх албагүй гэл ингээд нэг номын өмнө ирээдсэн зүйлээ хэлээд байна гэсэн үг. За тэгвэл нөгөө нэг дараачийн одоо тий оролцох арилжааны нөгөө нэг хэний ч мэдхгүй үр дүнтэй хэний ч мэдхгүй магадлал тий за энэ бүгдийг юу яаж байгаа бол одоо нөгөө нэг арилжаанийгээсээ одоо айж тий энэ бох бол одоо сэтгэл зүйн энэ мэдрэмжүүд ерөнхийдөө байгаад байгаа бол тий за айдсын их усур бол маркетинг аливаа мэдээллийг заналхийлэл мэтэр хүлээж авах гэдгийг санаарай. Тэгвэл биднийг маркетинг мэдээллийг заналхийлэл мэтэр хүлээж авахд хүргэдэг гол шалтгаан юу вэ? Бидний хүлээлт. За маркет бидний хүлээлтийн дагуу мэдээллийг илэрхийлж бидний хүлээлтийн дагуу дээш доош хөдөлгөөнүүдийг хийхгүй байх үед
маркет бидний занл хийж байгаа мэт шин чанаруудыг илэрч сөрөг цэрэгтэй болно. Эцэст нь бид айдас, стресс, сандралдаа баригддаг. Тэгвэл бидний хүлээлтийн гол үндэс нь юу вэ? Бидний итгэл үнэмшил гэж байгаа юм. Тэ. За тэгэхээр бол ерөнхийдөө яг энэ зүйл бол надад бол нэг яваад туулаад өнгөрчихсөн зүйлүүд маань бол байгаа. Одоо яг энэ яриад байгаа зүйл маань. За миний хувьд ч тийм. Гэхдээ магадгүй одоо та бүхэнд бол тийм маркетаас энэ мэдрэх энэ сэтгэл зүйн сөрөг энэ одоо асуудлууд байдаг бол энэ дээрээ ерөөсөө ажиллах нь маш чухал. Яг энэ номын одоо яриад байгаа шүү тийм. Бүтээл сэтгэлгээ буюу сөрөг энергийг одоо шилжүүлэх өөр юм руу өөр одоо зүйл рүү шилжүүлэхдээ бүтээл сэтгэлгээ гэдэг зүйл рүү шилжүүлэх ажлыг бол одоо маш сайн хэрэгтэй гэсэн үг. За итгэл үнэмшлийн талаар одоо ойлгож эхэлж байгаа хэдий ч арилжаа хийж байгаа үедээ сөрөг сэтгэл зүй мэдэрсэн хэвээр байгаа бол таны сэтгэлгээний орон зай дотор маркетинг магадлалын талаар шинээр олж авсан мэдлэг итгэл үнэмшлийг тань эсэргүүцэж зөрчилдөж илэрхийлэгдэхийг шаардаж байгаа хэд хэдэн итгэл үнэмшлүүд байна гэсэн үг юм аа. Бид хүсээгүй байсан ч гэсэн бүх итгэл үнэмшлүүд илэрхийлэл шаарддаг гэдгийг санаарай. Магадлалын сэтгэлгээн дээр тулгуурлаж сэтгэж бодохын тулд та маркет дээр өрнөж буй хорон мөч бүр өвөрмөц дахин давтагдчихгүй бөгөөд таны арга барил төлөвлөгөөн дээр тулгуурлаж орсон арилжаа бүр мөн адил өрмөц үр дүнтэй гэдгийг ойлгож түүндээ итгэх хэрэгтэй гэж байна. За тэгэхээр нөгөө нэг магадлалаар сэтгэхэд ерөнхийдөө бол тийм нөгөө нэг өөрийнхөө арилжааны техник арга барилынхаа дагуу яг одоо төлөвлөгөөн дээр яг тулгуурлаж суугаад зүгээр л одоо баасэл тавьчаа дараа шалгаач тий. Одоо ямар нэгэн тэндээс тэгээ өмнөх одоо арилжаатнуудтай битгий утгаач тий. Тэр энерги нь шилжүүлэх гэдэг байхгүй. Яа шилжүүлэх вөхөр маркет өнгөрсөнд юм болж байна. Тэрнээс бид нар алдагдлуулээс ашиг авсан. Тэндээс авсан энергицсэн тэр айдас тий. Тэрнээс энергицсэн тэр одоо сэтгэл зүйн тэр чухал одоо хүчтэй байгаа тэр энергийг бид нэр дараагийн арилжаанд одоо тэг оруулаж ингэж шаардлагагүй. Тэрний оронд тэр энергицсэн зүйлийг байхгүй болгож маркетинг одоо хийх гэж байгаа бидний арилжаа бүр дахин давтагдчихгүй. Одоо тэг хүн одоо бид нар 8 тэрбум хүн дэлхий дээр амьдарч байгаа гэхэд нэг хүн гэдэг чинь бид нар цор ганц шүү дээ. Тэгэхээр арилжаа болгоно тийм цор ганцаар төсөөлөл гэж бол номын зохиолч юм яриад байгаа. За та энэ зах зээлд давуу тал олгодог өрөмц арга барил дээр үндэслэн нээсэн арилжаа бүр тань тааварлашгүй үр дүнтэй гэдэгт итгэж энэ итгэл үнэмшил тань бусдаасаа илт давмгай болж өөрөөр хэлбэл үүнийг үгүйсгэсэн аль эсвэл өөр санаануудыг санал болгосон итгэл үнэмшлүүд устдах үед таны сэтгэл зүйн айдас стресс болон сандралаас бүрэн ангижирч та зөв арилжааны сэтгэл зүг өөртөө бий болгоно гэж. За тэнгуут нөгөө нэг бид нар чинь нэг арга барилаа үндсэн нэг хүн бол арга барил гэж байгаа. За минийхээр бол одоо тэгшим гэдэг арга барилыг хэрэглээд байгаа тийм. Гэхдээ би тэгшимийн арга барилаараа арилжаа нээчихэд гэнт одоо дотор нь тийм өөр арга барилыг миний нэг мэддэг мэдлэгийн юмыг ингээл оруулж ирэл тийм. Ингэж өөрийгөө одоо ингэж бүр тэ арилжаагаа хаадаг ч юм уу гэж бодогдтол. Тэгээ ийм байдалд оруулах тийм. Энэ зүйлүүд орж ирж л байвал танд одоо нөгөө энергицсэн хүчтэй болцсон тэр нөгөө идэвхтэй итгэл үнэмшил нөгөө нэг илэрхийлэлээ шаардаад байна гэсэн. За тэгэхээр одоо ерөөсөө өөрийнхөө үндсэн арга барилынхаа дагуу тий ерөөсөө л яг арга барилаа л дагаал дахин давтагдчихгүй тий одоо 8 тэрбум хүн одоо байлаа гэхэд бүгд дахин давтагдчихгүй ганц шүү дээ. Яг тэрэн шиг арилжаа болгоно дахин давтагдчихгүй ганц гэдгээр хүлээж авч одоо өөр бусад арилжаа тий өөр бусад техник шинжилгээ элдв онцгийн арга барилуудын одоо энергицсэн тэр зүйлүүдийг оруулж ирэлгүйгээр ерөнхийдөө ингэж энерги нь бол одоо энергижүүлэхгүй тий байлгавал одоо бид нар бол одоо цаашаа амжилттай трейдер болно гэдгийг бол яриад байна гэсэн үг. За өрөмц үр дүн гэдэг зүйлээсээ бүрэн ангижирч та зөв арилжааны сэтгэл зүг өөртөө бий болгон. За өрөмц үр дүн гэдэг нь бидний урд өмнө мэдэрч байгаагүй зүйл. Тиймээс ч энэ нь бидний мэдрэмж болох зүйл биш юм. Та ирээдүйд юу болж өрнөхийг мэдэхгүй гэдэгт итгэж байгаа цагт маркетад
ямар хүлээлт үүсэх юм бэ? Бид энэ зах зээлд мөнгө олохын тулд ирээдүйд юу болохыг мэдэх шаардлагагүй. Тиймээс ч болох зүйлс болдгоороо болог гэж итгэж байгаа цагт та яаж маркетинг аливаа мэдээллийг занал хийлэмтээр хүлээж авах юм бэ гэж. За тэнгүүт яг л нөгөөтгөө л яриад тий. Одоо бид нар мөнгө олохын тулд маркетинг ирээдүйг бид нар 100% мэддэг байх хэрэгтэй тий. За одоо нөгөө далдыг хардаг далаа лам гэдэг шиг одоо тийм байхыг хүсээд тэр ихтгэл үнэмшил маань энержингүүтэй биднэрт нөгөө илэрхийлэлээ шаардаад за тэнгүүт яадаг байх нь бид нар нөгөө маркет эсрэг явахаар тэрийг занал хийлэмтээр хүлээж аваад ингээм айгүй их стрессийг авааддаг. Тэгэхээр ерөөсөө л одоо энэ зүйлээ болооч тий тэрийг ингэж идэвхжүүлэх ямар ч хэрэггүй. Тэгэхээр маркетинг ирээдүйг бид нар мөнгө олохын тулд мэддэг байх шиг ямар шаардлагагүй зүгээр л өөрийнхөө стратеги техник арга барил дээр тулгуурлаад арилжааны шийдвэрээ гаргаад зүгээр л хүлээч хийчихье тий. Ямар сэтгэл зүйн одоо ямар нэгэн одоо асуудалд оролгүйгээр гэж яриад байгаа. За итгэл үнэмшил хэрхэн илэрхийлэл шаардыг харуулсан өөр нэг жишээг харцгаая гэж байна. За тэнгуү дахиад нэг нохойтой холбоотой юу бол ярьж байна. За тэнгуүт энэ дээр юу яриад байна гэхээр за магадгүй хүүхэд анх нохойд хазуулаагүй. Анхны тоглосон нохой нь маш илдэг хөөрхөн тий одоо эсвэл одоо өөрөө гэртээ нохойд ижидэг ч үздэг гэж байна. Нохойтой айгүй тоглож наадаа ингээд нохойд ирэхлээр сурцсан байсан чинь тэр хүний итгэлд бүх нохой хүүхдийн итгэлд бүх нохой одоо юу юм аа тий одоо ингэж одоо бүх нохой одоо илдэг гоё зөөлөн байдгаа гэдэг итгэл үнэмшилтэй байжгаад магадгүй одоо явжгаад нэг нохойд хазуулсан байлаа гэж үү тий дараа нь явжгаад за тэнгуү тэр хүүхэд яг тэр нохойноос авсан айдас мэдрэмж маань ахаад нөгөө нэг бүх нохой илдэг биш үү юм биш тий зарим нохой бол ийм ууртай уцаартай байдаг юм биш тий. За тэнгуүт нөгөө нэг одоо ээж аав ч юм уу те хажуудах хүмүүс нь одоо ойр дотны хүмүүс нь бүх нохой ийм биш шүү зарим нохой ууртай хаздаг шүү гэж хэлээд исэн ч тэр хүүхдийн итгэл үнэмшил дотор бол хэзээ ч тийм юм болохгүй гэдэг итгэл үнэмшлэр байгаа болохоор ууртай нохой гэдэг зүйлийн талаарх одоо итгэл үнэмшлийн мэдээлэл байхгүй. Тийм зүйлтэй учрах үед бүх нохой илдэг байдгүй мэнэ зарим нэг нохой ууртай уцаартай байдгийг байна хаздаг байна гэдгийг мэдэх үед ахаал нөгөө нэг юу орж ирж байгаа гэсэн үг. Одоо бүтээл сэтгэлгээ буюу одоо бүх гэдэг үгнээсээ гараад өөрөөр сэтгэж эхэлж байна гэж байгаа юм. За тэгэнгүүт хэрвээ магадгүй одоо анхны нөгөө сэтгэлтэй анхны тэр нөгөө мэдрэмж буюу бүх нохой илдэг гэж ойлгож байсан сэтгэл зүг үгүй хийх нэг жишээ нь бол юу вэ гэхээр магадгүй тэр хүүхэд одоо сүүлийн нохойд уруулахаас өмнө өөрийнх нь нэг найз юм уу те өөрийнх нь хамгийн итгэж явсан нэг найз нь өөрөөс нь урвсан юм уу те уруулт мэдэрсэн. Тэрэндээ аягүй сэтгэл санаа нь ингээд бүр одоо үнэхээр ингээд те итгэл алдарсан ийм байж явах үед нь хэрвээ нохой ирээд хазахад яг бүх тэг өмнө байсан тэр нэг итгэл мэдрэмж нь байхгүй болоод бүх нохой өөрөөс нь урвсан юм шиг мэдрэмжийг авах боломжтой гэж. Тэгэхээр нэг хэрвээ нэг нохой надаас урууж чадаж байгаа бол ямар ч нохой чадна гэж одоо нэг дэмжин гэсэн үг нэг итгэл үнэмшил маань бүх нохой уруулна гэж. Тэгэхээр нэг одоо гисэн хэдий ч одоо энэ үйл явдал ингэж өрнө гэж бол би огт бодохгүй байна гэж бол одоо намын зохиолч нь хэлж байна. За тэгээд нэг одоо магадгүй одоо бүх нохойнууд нөхөрсөг доторх одоо бүх гэдэг үгний одоо итгэхгүй чинь тухайн энерги нохойн зан авиртай одоо илүү нийцсэн итгэл үнэмшлэр шилжиж гэсэн үг. За тэгэнгүүт нэг яг ямар нохой илүү ууртай уцаартай хүн урдаг юм бидгийг. За ямар нохой илдэг зөөлөн тоглож наригсан эрхэлдэг байдгийг гэдгийг ерөнхийдөө одоо таньж мэдчих тий тэрийг одоо нэг хүүхэд өөрөө тодорхойлж сурнаа гэж байгаа байхгүй. За тэгэнгүүт цаашаа болохоор за бидний бодлоор хүн төрлөختөн байглаасаа өгсөн оршин тогтнол одоо маркетд өрнөж буй хорон хүч бүр бидний өдөр тутмын амьдрал бидний мэдэх зүйлс болон бидний хараахан мэдээгүй тул мэдэхгүй зүйлс байдаг гэж одоо яриад байсан. За тэгэхээр нэг бид нэр яг түрүүнд би ярьсан шүү дээ. Бидний амьдрал дээр тий одоо
одоо мэддэг зүйл мэддэггүй зүйлсүүд гэж байгаа тий. За одоо ингээл наацхан чигтэлтэй хүн мэддэг юм аа битгий мэдэхгүй юм аа ярьж байгаа гэл ингээл хэлж идэг тий. За тэгэхээр бидэрт бол амьдралын тий ертөнцийн дээр бол бидэрт мэддэг зүйл гэж байгаа мэддэггүй зүйл гэж. За тэгэхээр маркетд мөн адил яг л тийм зүйл байгаа. Тий. Мэддэг хөдөлгөөн гэж байна тий. Одоо өсөж унах чиглэлд явж байгаа ч гэсэн бидний одоо тэр маркет дотор мэддэг хөдөлгөөн мэддэггүй хөдөлгөөн гэж явж байдаг л гэсэн. Тэгэхээр нөгөө бид өөрсдийн оюун ухааныг өвөрмөц үр дүнг хүлээж сургахаас нааш бид зөвхөн өөрсдийн мэдих зүйлсээ л мэдэрч хязгаарлагцаар байх болно гэж байна. За бусад бүх зүйлс буюу бидний мэдэхгүй боломж олцоо болон мэдээллүүд бидний хажуугаар огт ойлгогдолгүйгээр үл тоомсорлогдож, гажуудж, үгүйсгэгдэж аль эсвэл бүр довтлуулан өнгөрөх болно. Та ирээдүйд юу болохыг мэдэх шаардлагагүй гэдэгт үнэхээр итгэвэл та маркетинг өнцгөөс буюу магадлалын сэтгэлгээгээр сэтгэж үр дүнд нь маркетинг мэдээллийг ойлголгүйгээр өнгөрөөж үл тоож гажуудуулж үгүйсгэх үйлдэлүүдийг гаргахгүй юм аа гэж. За тэгэхээр ерөөсөө ямар ч тохиолдолд нэг маркетинг ирээдүг одоо бид нар бол үнэхээр мэддэг байх шаардлагагүй гэдэг итгэл үнэмшлийг л энергижүүлээч гэдэг одоо яриад байна. Энэ тэ яг энэ сэдв дээр. За тэгээд ямар ч байсан бол одоо энэ идэвхтэй итгэл үнэмшил бүр илэрхийлж шаарддаг гэдэг одоо сэдвийн сүүлийн одоо зүйлийг бол би уншаад байгаа. За энэ дээр юу ярьж байгаа нөхөр хэрвээ та хараахан сэтгэл зүйн эрхчлөлөг олж аваагүй байгаа бол маркетинг хорон боч мөрийн өрмөц шинж чанарыг олж харж ойлгох гэж одоо сэтгэлгээтэйгээ шаргуу ажиллаа. Үүнийг үгүйсгэж байгаа итгэл үнэмшил бүрийг идэвхгүй болгох энергийг нь шилжүүл. Трейдер хүний тогтмол амжилт олох нууц гэж энэ л юм шүү дээ гэж. За дөнгөж бол яг одоо яг ингээ би тэг 3 сарын сая 1 сарын 1 гэхэд бол ерөнхийдөө 3 жилийн маань ой болсон. Тэгээд ямар ч гэсэн тэгээд энэ 3 жилийн хугацаанд бол би бол яг энэ сэтгэлгээг бол ерөнхийдөө ойлгоод авцсан байгаа гэдэг бол мэдсэн. Би бол тэг нэг марк заавал одоо миний хүснээр явах хэрэгтэй тий 100% гэж байхгүй. Тэгэхээр 100% гэж байхгүй юм чинь зөвхөн мөнгөний менежменттэй барайл шалга гэдэг ингээ юм итгэл үнэмшлийг бол өөртөө бий болгож чадсан байгаа. За тэгэхээр бол одоо яг энэ 10 дугаар бүлгийн бол одоо энэ сэдвийн хүрээнд бол яг тэр хүссэн зүйлээ бол би өөрийгөө бол одоо чадсан байна гэж бол одоо итгэл төвс бол хүлээж байгаа гэсэн үг. За ингээд хэдүүлээ одоо тий за итгэл үнэмшлийн арилжаанд үзүүлэх нөлөө гэдэг сэдвийн тий одоо 10 дугаар бүлгийн маань одоо 2 дугаар дэд сэдвийн 3 дахь буюу одоо бид альва итгэл үнэмшлүүдийг сэтгэлгээний орон зайд оршин тогтнож байгаа эсхийг мэдэхгүйгээс эсхийг үл хамааран тухайн итгэл үнэмшлүүд ажилласаар л байдаг гэдэг. За энэ нь бол одоо нэг тийм их зүйл яригдахгүй байна. Ерөөсөө 2-3 өгүүлбэрээр яригдсан байна. За энийг би шууд уншаад өгье. За өөрөөр хэлбэл альва итгэл үнэмшил мэдээлэл хүлээж авах чадвар ба зан авирт нөлөөлөхийн тулд цаг тутамд үргэлж бидний толгойд эргэлдэж байх шаардлагагүй юм аа. Таны хувьд сандагчгүй ямарваа нэгэн зүйл амьдралтай нөлөөлсөөр байдаг гэдэгт итгэж үнэмшихэд хэцүү байж магадгүй. Тийм бол та үүнийг сайтар бодоод үзээрэй. Бидний амьдралынхаа туршид хоригдлуулсан мэдлэг далд ухамсарын төвшөнд агуулгаддаг юм шүү. За би танаас яг одоо ямар ч айдсгүйгээр өөртөө ихтэйгээр машин барихын тулд яг ямар ур чадварыг суралцаж эзэмшиж хэрэгтэй вэ эзэмших хэрэгтэй вэ гэж асуулаа гэж бодъё. Та суралцсан явцдаа яг юуг анхаарч юун дээр төвлөрч байснаа сайн санахгүй л болов. Машин унаж сурж жолоодны үнэмлэхээ авах гэж буй залуу хүүхэд машин барихыг зааж байхдаа би л хичнээн их зүйлийг сурч мэдэж анхаарах шаардлагатай байснаа сансан бөгөөд одоо бол тэр бүгдээ огтхож бодхоо болсон байснаа анзаараад нэг үзээрэй гэж. За тэгэхээр ерөөсөө бид одоо альва итгэл үнэмшлүүдийг сэтгэлгээний орон зайд оршин тогтнож байгаа эсхийг мэдэхгүйгээс эсхийг үл хамааран тухайн итгэл үнэмшлүүд ажилласаар л байдаг. За энэ бол одоо цэвэр далд ухамсарын тухай яриад байна гэсэн үг. Бид нэр одоо ер нь бол ингэдэж штэ. Бид нар бол одоо өнөөдөр өглөө сэрээд босоод тэр өдөржингөө явахад 95% далд ухамсараар хийдэг гэсэн. Нэгэсэндээ бид нэр аливаа зүйлийг хийхдээ
бодож тооцоолж хийдэг гэсэн. Зүгээр л бид нэр өөрсдөө ингээд шууд хийж идэг тий. Шууд ингээд бодохгүйгээр хийдэг гэсэн үг. За тэгэхээр ерөөсөө энэ зүйл бол ерөөсөө далд ухамсар юм аа гэдгийг бол одоо тайлбарлаад байна гэсэн үг. Тэ далд ухамсараараа бүх зүйлийг хийдэг. А тэрийг ямар нэгэн байдлаар одоо өмнө нь тэр далд ухамсарт суухдаа яг юун дээр тулгуурлаж сурч юуг мэдэрч байсан тэр зүйлийг бол ерөөсөө бодохгүй бүр мартцсан байдаг. Тийм учраас далд ухамсар гэдэг зүйлийг ярьж байна гэсэн үг. За ингээд хэдүүлээ тэ 10 дугаар бүлгийн сүүлийн дэд сэдв болох өөрийгөө үнэлэх ба арилжаа хийх гэдэг сэдвээр ярьцгаая. За ингээд 10 дугаар бүлгийн сүүлийн дэд сэдв өөрийгөө үнэлэх ба арилжаа хийх гэдэг сэдвийг ярья. За яг одоо энэ номыг уншаад ерөнхийдөө надад одоо байгаа тулгамдаад байгаа асуудал бол энэ болж таарч байгаа. Тэгэхээр энийг бол би уншаад надад энэ асуудал байгаа юм биш үү гэдгийг бол мэдэрсэн гэсэн үг. Гэхдээ олж чадахгүй байгаа. За энэ юу вэ гэдэг тухай яриа. За энэ шин чанар бид бүгдээ арилжаанд маш гүнзгий хамааралтай. Арилжааны ертөнц бүхий орон зай бид бүхэнд хөрөнгө хөрөмтлүүлэн баялаг бүтээх хязгааргүй боломж олцоор одоо дүүрэн талбарыг олгодог авч болох одоо мөнгө байлаа гэд одоо мөн бид үүнийг хүртэж чадах боломжийг харж чадлаа гэд энэ нь бид өөрсдөө зөв үнэлэх мэдрэмжтэй гэсэн үг биш юм аа гэж. За тэгээ өөрөөр хэлбэл бол 3 асуудлыг ярьж байгаа. За бид өөрсдөө хэр их мөнгө олж авч байхыг хүсдэг. За дараа нь болохоор бид өөрсдөө хэр хэмжээний мөнгө авах боломжтой гэж үздэг. За дараагийнх нь би хэр хэмжээний мөнгө хүртэх ёстой гэдэгтээ итгэдэг гэдгийг зөв үнэлэх нь маш чухал сэдв юм аа гэж. Тэгээ нэг хүн бүр бол одоо өөрийгөө үнэлэх мэдрэмжтэй байдаг. За тэгээ нэг энэ мэдрэмжийг нэг тодорхойлох одоо хамгийн хэлбэр арга зам бол их өндөр түвшний амжилтанд хүрэхийг тань дэмжиж байгаа болон эсэргүүцэж байгаа өнгөц ухамсар ба далд ухамсартай нь оршиж буй бүхэл итгэл үнэмшлүүдийг жагсаах гэж байгаа юм. За энэ болохоор энийг ингээд одоо жагсаах гэдэг нь бол одоо тэг бичиж өөрийгөө одоо явах хэрэгтэй гэсэн. За үүний дараа эерэг энергит итгэл үнэмшлийг сөрөг энергит одоо итгэл үнэмшлүүдийг одоо тулуулна гэсэн үг. За тулуулна гэдэг нь юу яриад байгаа юм гэхээр тэ бид нэр одоо нэг далд ухамсар гэх төрөнд яг тэ одоо яг өмнөх дэд сэдвийг нэг хамгийн сүүлд ирсэн шүү дээ. Машиныг бид нар бодохгүй барьдаг. Анх машин барьж сурахдаа юм дээр айгүй их одоо тулгуурлаж бүр айгүй их сурж исэн тэр зүйлээ хүртэл мартсан байдаг гэж. За тэнгуут бидний далд ухамсар гэдэг зүйл чинь 95% тэ нэг өдөрт одоо болж байгаа үйл хөдлөлийн хийсэн бүх одоо зүйлийн 95% далд ухамсар буюу бидний бодохгүйгээр хийлэгдэх зүйл байдаг. Тэгэхээр яг энэ далд ухамсар гэдэг зүйл дээр бид нэр өөрсдөө ч мэдэхгүй хийж идэг тийм сөрөг цэнэрхтэй юмнууд байдаг гэсэн. Мэдээж эерэг энергитэй зүйлүүд маань бид нэр бол одоо тийм маркетаас тийм одоо энэ форекс зах зээлээс тийм өндөр одоо хэмжээний ашиг болж мөнгө олж ирээдүйн амьдралаа одоо сайхан болгоё гэдэг тийм их мөнгө олоод сайхан болгоё гэдэг итгэл үнэмшил эерэг итгэл үнэмшлүүд зөндөө хүсэл мөрөөдөл байгаа ч гэсэн тэр дотор бид нар өөрөө ч мэдэхгүй бидний одоо далд ухамсараараа бид нар өөрөө ч мэдэхгүй хийж идэг тийм одоо сөрөг одоо бодол мэдрэмжүүд сөрөг одоо зүйлүүд далд ухамсарт байж идэг. Тэрийг олж нээж илрүүлж ийж ерөнхийдөө яадаг. За тэнгууд нэг номын зохиолч маань бол энийг бол ингээд энэ юунаас гаралтай юм гэхээр маш энгийн зүйлүүдээс. Магадгүй бидний одоо хүүхэд байлаа гэхэд бидний ээж аав тий яадаг гэсэн хүүхэд байгаад бид нар одоо ээж аав бас багш ч юм уу тий багшийнхаа үүдээс эсэргүүцэж бид нар нэг үйлдэл хийсэн чинь тэрнээс болоо бид нар одоо бэртэл гэмтэл авах юм бол тий ээж аав багш юу гэж хэлэхүүхээр би чамд хэлээ үсттэй хүнийг хэлсээр явахад чи энэ зүйлийг өөрөө хийсэн одоо болж тий гэл ингээл хэлж цагандаг гэсэн хүүхэд байхад бид нарыг тий та бүхэн бол одоо санаж байгаа. Энэ нь өөрөө хүүхдийн ирээдүйд бол одоо маш одоо хүүхдийн ирээдүйд маш одоо сөргөөр нөлөөлөх зүйл юм а гэдэг. Тэнгүүд нэг одоо иймэрхүү утга санаатай үгийг бол одоо хүүхдэд хэлэх нь бол одоо маш хортой юм а тий. Одоо хүүхдийн ирээдүйд нь тохиолдсон одоо тий бүтлгүүтэл бэртэл гэмтэл бүрийг нэг одоо эдгээр өстэй холбож эхлэн одоо өөрийгөө
одоо эцэгс нь одоо дотоо хүмүүсийн ихтгэл үнэмшлүүдийг олж авдаг гэж. Тэгээ энийг бол ерөөсөө санахгүй шүү дээ. Одоо би хүүхэд байхад те манай ээж аваад би ч юм телевизтэй чи одоо тэг миний эснэр хийсэнгүү одоо болж гээл ингээл ийм үгнүүд сонсцсон. Гэхдээ би тэрийг мэдэхгүй санахгүй ч гэсэн би талд ухамсартай энэ зүйлийг ингээд өөрийнхөө одоо тэг форекс зах зээл тэг энэ зах зээл дээр бол одоо ингээд гаргаад идэг гэсэн үг. Тэнгүүд энэний одоо тэг нэг хор оршиг нь яаж мэдрэгдээд байна гэхээр тэг. За тэнгүүд нэг одоо жишээ нь одоо ингэж одоо гимшил бол одоо ихэнх тохиолдолд муу хүн байхтай холбоотой байдаг гэдэг. Тэ одоо муу хүн тэ. Тэгэхээр нэг одоо муу хүмүүс яах хэвтэй тэ шийтгэгдэх хэвтэй. Муу хүмүүс яах хэвтэй тэ. Одоо ямар нэгэн байдлаар одоо хуулийн үнд яах хэвтэй ингээд ийм ихтгэл үнэмшлийг бид нар ингээд бүр ингээд суудсан. Бодохгүйгээр л одоо ерөөсөө ойлгоцсон байдаг гэсэн. Тэгэнгүүт нэг зарим шашин шүтлэгтэй тэ. Одоо их мөнгө цуглуулах нь одоо нүгэл мүгэл гэж сургадаг. Энэ бас ингээд ихтгэл үнэмшил нөлөөлждөг. За мөн бас нэг хүнтэй одоо сайхан амьдрахын тулд мөнгөтэй байх шаардлагагүй, мөнгөөр худалдаж авч одоо болдоггүй юм гэж байдаг. Фильтр гэж одоо ингэж Facebook тий ерөнхийдөө ингэж бидний одоо сошиал медиа бүх ертөнцид кино хүртэл тий одоо баян хүмүүс айгу муу хүмүүс болол тэнгуут нөгөө нэг ядуу хүмүүс нь айгу сайн хүмүүс байвал тий нэг ийм одоо систем буюу ингэж бидний ийм хоригт байлгах одоо магадгүй энэ нь одоо за энэ бол одоо номноос тусдаа зүйл шүү би өөрөө одоо үгээр ярьж байгаа гэсэн үг. Нөгөө одоо систем буюу бидний ийм нэг ийм хоригнд байлгаад далд ухамсарт нь шингээлгээд хүн болгон баяжиж болохгүй тийм мөнгөтэй байх нь баг бузар муухай зүйл одоо мөнгөтэй баян хүмүүс дандаа муу хүмүүс байдаг гэдэг ийм ихтгэл үнэмшилд биднийг автуулж ирсэн. Энэ бүх одоо тийм янз бүрийн контент, кино тийм одоо бүр цаанаас нь ингэж бүр хөрөнгө мөнгө зарж биднийг ийм байдалд оруулж ирсэн. Одоо далтын жоо энэ бол цэвэр одоо тийм улс төр геополитик эсвэл одоо нэг юутай холбоотой одоо юу гэхэнтэй одоо нэг их гүрний одоо тий одоо өөр улсад үзүүлж байгаа. За ард түмний бүгднгийн нэг одоо ийм ондон сэтгэлээтэй болохгүй тий зөвхөн ажилчаа ангид байлгахыг хүссэн тийм одоо хууль тааны онол гэж одоо их яриад идэг. Тийм зүйлүүдтэй холбогдох зүйлүүдийг бол яг одоо энэ ном дээр бол яриад байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ зүйлийг бол одоо номын зохиолч маань бол одоо сөрөг орон зай гэж нэрлэдэг. Тэгээ яг ингээд энэ зүйлтэй яаж тулгарч ирсэн гэхээр яг энэ зүйлтэй бол олон трейдерүүдтэй ажиллаж ирсэн. Тэнгүүд яадаг вэхээр ямарваа нэг трейдерүүд арилжаа хийгээд тодорхой нэг тийм мөнгөний таазанд хүрдэг. Тодорхой нэг одоо хэмжээнд хүрээл тэгэл тэрнээсээ шууд унцдаг. Дахиад мөнгө алч. Тэнгүүд яагаад ийм болчихоог асуухаар энэ сар би язгүй байлаа. Маркет ерөөсөө миний эсрэг маркет ерөөсөө ойлгомжгүй байлаа гэдэг зүйлээр тайлбарлаж ингэж ярьдаг. Гэхдээ үний хэрэг дээрээ одоо төдийгөөс өдий хүртэл хүн болох явцдаа далд ухамсартаа суулгасан тэр програмчлал, тэр код гэдэг зүйл маань тий одоо бидний телевиз, радио, сошиал медиа ертөнцид яригдаад байдаг энэ зүйлүүд бол бидний далд ухамсарт мэдхгүйгээр одоо бодлохгүйгээр ингэ одоо суудсан байдаг. Тэгэхээр бол нөгөө нэг трейдерүүд ийм тодорхой нэг юм таазан дээр гаццсан байдаг гэдэг. Тэгээ яг энэ хэсгийг уншаад бол би бол өөрийгөө яг үнэхээр мэдэрч байна. За энэ л надад асуудал байгаа юм байна. Тэгээ энэс өмнөхтэй номын өмнөх бүлгүүдэд ярьж уншсан зүйлүүд бол бүгд миний туулаа гараад мэдсэн зүйлүүд байгаа. Тэнгүүд одоо би нэг юм таазан тулчаад цаашаа гарч чадахгүй байна гэдгээ бол ингээд мэдэрч байна. Тэгээ мэдэж ийн гэсэн үг. За тэгээд ямар ч гэсэн энэ бүлгийн төгсгөлд бол одоо тэ өөрийнх нь одоо номын зохиолчийг хэлсэн зүйл нь та трейдер болохыг хүсэж байгаа бол өөрийг тань хойш чангааж байж болзошгүй ихтгэл үнэмшлүүдийг сайтар анзааран ойлгох хэрэгтэй. Та заавалчгүй ихтгэл үнэмшил бүрийг итгэхгүйжүүлнэ гэж дайрах шаардлагагүй. Гол нь тухайн сөрөг ихтгэл үнэмшлүүд өөрсдийгөө илэрхийлж эхлэхэд та арилжааны дэглэм сахилга баттай зохицуулт хийж сурах хэрэгтэй л гэж. Тэгээ энэ нь юу юм гэхээр нөгөө бидний тэр нөгөө нэг ихтгэл үнэмшил маань одоо мэдхгүй тэгээ бодохгүй юусоо огт анзаарч байгаагүй тэр ихтгэл үнэмшлийг анзаараач. Тэнгүүд тэрийг өөртөө ажиллая гэдэг гэсэн үг. Ерөөсөө л эцсийн бүлэгт өөртөө ажил.
Тэгээ өөртөө ажиллаад эхлэнгүүт тэр итгэл үнэмшлүүдийг бүгдийг одоо энергийн хүчийг төхгүүжүүлж өөр юм руу шилжүүлэх гэж оролдохын оронд ерөнхийдөө одоо арилжааны дэглэм сахилга батаараа одоо зохицуулж хийж сурах хэрэгтэй гэж тэгээр бол тайлбарласан байгаа. За тэгэхээр бол ерөнхийдөө энэ дээр бол одоо өөртөө ажиллаад сахилга батаар одоо өөртөө ажиллаж явах хэвчээ сахилга батаараа сайн энэ зүйлийг бол одоо хориулцгоо гэж үзэж байгаа. За миний хувьд бол яг үнэндээ бол би энэ зүйлийг өөртөө ажиллах гэдэг зүйлийг бол одоо бяцлаглаар хий гэдэг одоо сонголтыг хийгээд ерөнхийдөө бол одоо сүүлийн 1 сар 2 сар бол одоо бяцлал хийж байгаа өөртөө ажиллаж байгаа. Гэхдээ номын зохиолч бол энэ зүйлийг бол одоо арилжааны дэглэм сахилга баттай зохицуулт хийж сурах хэрэгтэй юм а гэдгийг л хэлсэн байгаа. За ингээд миний одоо хамгийн одоо хэцүү санагдчихсэн одоо ярихад айгүй төвөгтэй санагдчихсэн бол одоо бүлэг маань энэ үрээд өндөрлж байна. Тэгээ хэдүүлээ хамгийн сүүлчийн номын хамгийн сүүлчийн бүлэг болох 11 дугаар бүлгээр эргэж уулзтлаа. Түр баяртай.